Ерөнхий боловсролын наран сургуулийн 20 жилийн ойд зориулсан. Зорилготой, зөв дадал хөвшилтэй, авьяас чадaltaй хүнийг төлөвшүүлж, дэлхийн хөгжлийг Монголдо хэрэгжүүлэх үнцэн. Наран мандсан 20 жил. Чи нэрээ хамгийн дуртай хичээл юу юм? Математик. Надад чи надад хэлсэн. Чиний хамгийн дуртай хичээл чинь юм бро. Монгол хэл. Монголыг монголчууд хөгжүүлнэ. Тэгэхээр хөгжүүлэх монголчууд нь маш зөв хүмүүжлэлтэй зөв хүмүүс байх хэрэгтэй. Тэгэхээр ерөөдөө эх орондоо оруулж байгаа хөрөнгө оруулалт юм уу да гэж бодоод байгаа шүү дээ. Энэ мундаг хүүхдүүд маань явж эх орноо хөгжүүлээрэй гэдэг. Альва нэгэн одоо хувь хүн байгууллага улс оронд төдийлөн одоо өөрийн гэсэн хүүхдтэй байдаг. Анхны одоо 2004 онд 54 хүүхд 5 багштайгаар үйл ажиллагаагаа явуулаад өнөөдрийн 20 жилийн босгон дээр 600-700 хүүхдэд 50-60 багштай доороо өөрийн гэсэн цогцлбор цэцэрлэгтэй болж ийм хэмжээнд өргөжөж одоо бас хүүхдүүгээ битсэн байна. 2004 оны 5 дугаар сарын 14. Наран сургуулийг үүсгэн байгуулагч Цэцэг Жаргал. Улаанбаатар хотын захиргаанд ховийн хөвшлийн сургуулиудад зөвшөөрөл олгох томоохон хурал дээр ирээдүйн зорилго чиглэл хичээлийн хөтөлбөрөөр танилцуулж байлаа. Тэр том хүмүүсийн өмнө би ганцаараа ингэж бүр зогсож байгаад бүх хүмүүс нэг асуулт асуугаад тэгэд асуусан асуулт нь бол бүгд нөгөө миний мэддэг. Хариулахад билээ ямар ч төгдрөлгүй хариулах одоо нөгөө мэрэгжлийн маань гэдэг юм уу 10 жил багшилсан миний мэддэг лимийг асууж байгаа учраас нэг ч асуултанд нэг ч төгдрөхгүй бүгдэнд нь хариулаад дуусчихсан. Тэгэл за энэ сургууль зөвшөөрлөх үгээл бүгд гараа өрхөл тэр өстэй аяг гоёсэн. Тэгэл гав ганцаараа хотын цанаас гарч байгаа ш. Тэгэл гарангуут нэг хинт хэлэх мэдгүй. Тэгэл тавгаар нөхөрлөгөө залгана үсттэй. Тавгаар задгсан чинь байна тавга сургуулийн зөвшөөрөл бүтчлээ штэ. Болчлоо штэ гэж тэгсэн. Тэгсэн чинь би талбай дээр яна юу сонсохдохгүй энэ жоохон байж байгаа яар гэж тасалж байгаа. Ийм 10 жил цуг явсан шавнарынхаа хонхны баярыг одоогоор бол Чингисийн талбайд хийж ятэл эхнэр маань залгаад ингээд би сургуулийнхаа зөвшөөрлийг авчлаа гэхэд надад магадгүй нөгөө багш хүний юу байдаг юм уу мэдэхгүй сургуулийн зөвшөөрлөгийг бол дараагийн асуудал байна. Өнөөдөр би энэ хүүхдүүдийг баярлуулах хэрэгтэй. Амьдралынх нь ийм том алхам энэ том баялаг мөчийг би хуваалцаа явж байсан учраас за ойлголоо би тэгтээ хонхны баяртай байна. Дараа бол яа гэд ингээд тасалж ийсэн. Магадгүй эхнэрт маань тэр үед ямар санагдчихсэн би мэдэхгүй. Хизээ байна бас тэгээд уучлалт гуйжсэн юм байдгийн. За тэгэл яг жинхэнэ юм одоо ингээд 8 сард эсэлтэй аав шүү дээ. Боловсролын салбарт 10-аад жил ажилласан 2 багш сургууль байгуулах болсонд баярлаж хүүхдүүдийнхээ сургалт хүмүүжлийг даатгсан олон арван эцэг эхчүүдийн итгэлээр наран сургуулийн анхны сурагчид бүрдсэн түүхтэй. Тэд 54 л. Тэгэхэд тэр нөгөө нийслэлийн боловсролын газрын дарга Ланажгаа Төмөрбатар хоёр та хоёр яасан мундаг юм. Анх удаага байгуулж ямар олон хүүхдтэй эхэлсэн ингээ гайхажсэн. Тэр үедээ л хамгийн олон хүүхдтэй анх удаага сургуулаа эхэлжсэн битэрсэн юм шүү. 2004 оны 9-р сарын 1-нд тухайн үеийн Монгол мэдлэг дээд сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн зориулттай 2 давхар байранд наран сургуулийн анхны хичээлийн жилийн нээлт болов. Анхны нээлтийг зарлаж эхний хонхыг цоглоо гэж сургуулийн захирлсан шаардлагатай. Тэг анх нэгээл яаж яхад энд бас манай багшийн дэдэ оюун гэдэг багш маань ярьж байна. Нэх яг энэ үед ингээд нэх гой нар тусаад их гоё байсан. Энэ үед цэцэг хамтын Батуулд манай 18 багш Батуулд тэгэл ингээд нэг Япон багш байсан. Тэгээ нөгөө дөрж дэрмиг одоо хүртэл манай 18 багш дуугж юм багш. Эний охин нь хүртэл миний шавийн тэр маань ирж дуумуудуулж игэл те. Тэгэл их л цомхон нэг жоохон 2-3 дуудуулаад ингээд нэг ёслол тэгэл ангид орж исэн.
гадаад хэл байгалийн ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн наран сургуулийн хамт олон. Энэ он жилүүдэд боловсролын яамнаас гаргасан ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт үндэслэн сурагчдын нас, сэтгэхүйн онцлог тохирсон хичээлийн хөтөлбөр боловсруулж ажилласан нь үр хөөжөө өгч хүүхэд нэг бүхийн төлөө гэсэн урай амьдрал дээр биелэлээ олж байна. Миний хамгийн дуртай хичээл бол Монгол хэл, манай монгол хэлний багш маань эрдэм ном зааж өгдөг. Тэгээ бас уншихыг зааж өгөө, бүх үсгийн зааж өгсөн. Манай найзыг Эцанар гэдэг. Тэр миний хамгийн сайн найз. Найзлааш муудаад дасан. Тэгсэн чинь одоо найзлаа муутай болчихсон. Миний хамгийн сайн найз маань ингэж тэгээ тэр надад юмыг зааж өгдөг. Тэгээ надад тусалдаг. Тэгээ бид хоёр хамт гэрийн даалгавраа хийдэг. Сургуулийнхаа маань ахах хэрчтнэр ингээд мэдлэгийг зааж өгсөн. Англиар ном уншиж өгсөн. Шоу хөвлөлгийг зааж өгсөн. Арилгаа өгчөд би хоолыг идсэн. Би арилгаа өгчөд хичээлд орно. Баяртай. Сургуулийн анхны хөтөлбөрийг хэрэгжүүлж үүсгэн байгуулагчтай хамтдаа зүтгэж явсан Баярмаа, оюун гэрэл, оюун цэцэг багш нар бол төв хүтээлтсэн хүмүүс. 18 дах сургууль маань их мундаг сайн багш нартай байсан учраас бас анхны суурийн маань 18-ийн хамт олон суурь тавилцахад бол яалтчгүй манай 18-ийн хамт олон маань одоо оролцсон, хамтарсан, тусуулж исэн гэсэн. 20 жилийн өмнөх дурсамжийг сэргээхэд бас их таатай байна. За тэгээд тэр үед би бас 18 дугаар сургууль бид нар хамт одоо нэг хамт олон болж ажиллаж исэн. Нэлээд хэсэг хугацаанд одоо өдөр шөнө хамт бас одоо сургуулийнхаа сургалтын төлөвлөгөө гаргах, за тэгээд хичээлийнхаа хөтөлбөрийг боловсруулах гээд маш их олон ажлыг бас хамт хийж исэн. Бүтээлч нь хоёр маань дандаа ямиг болгоё бүтээе гэж явж идэг. Тэр одоо өөрсдийнх нь тийм сайхан сэтгэл нь дандаа ямиг хийж бүтээх хүсэл нь одоо бас энэ оргилд хүргэж байгаа гэж бодож байна. Залуу хүмүүс ингэж зориглож шийдэмгий байгаа юм чинь ажил үйлсэнд бүтэх болтугай гэж залбирцуулаа. Ямар нэгэн ажлыг үндэслэн зохион байгуулж үндэс суурийг тавина гэдэг бол маш их том ажил юм бэ. Сургуулийн байгууллага гэдэг чинь бол асар том одоо ажил шүү дээ. Тэн дотор ерөөсөө ганцхан сурагчид байгаа зогсохгүй одоо тэгээд бүхэл бүтэн амьдрал тэнд чинь оволцож байгаа гэсэн. Тэр амьдралыг одоо нуруунд дээр үүрээд ачаад явна гэдэг бол маш том ажил. Энэ сургуулийг одоо өнөөдөр 20 жилийн ойгоо тэмдэглэн гэдэг чинь тэр хооронд бол асар их ажлуудыг амжуулсан байна. Маш их саад, бэрхшээл, одоо хатуучлал гэх юм уу энэ бүгдийг үтсэн. Би өөрөө багшлахаа болсон ч гэсэн ер нь наран сургуулиас бол холдоогүй. Өөрийнхөө хамгийн хайртай хүүхдийг наран сургуультай өгч юм гэхээр хэр их тэгж байгаа гэдгийг тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна, тийм ээ. Наран сургуулиуд төгссөн хүүхдүүд бол үнэхээр бас нуруутай, Япон сургууль гэдгээр онцлогтой, даруулгатай тийм хүүхдүүдийг одоо нийгэмд бий болгож бэлтгэхэд нь одоо баярлж байна. Тэгэхээр багшийн ажлын амжилт бол 10 жилийн 20 жилийн дараа харагддаг. Өнөөдөр бид нар төгсөө явж байгаа шавнараа харахад бол бидний ажлын амжилт бол ямар байгааг бол үнэхээр хараад бахархмаа сайн явж байна. Наран сургуулийг төгсөгчид Япон, Америк нэгдсэн улс, Австрали, Герман зэрэг орнуудад өндөр боловсрал эзэмшин эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна. 2005 оноос Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой. Мөн 2007 оны хичээлийн жилээс Япон соёл хүмүүжлийг төлөвшүүлэх 5S зарчим зөв 7 дадал хөгжил хөтөлбөрийг нэвтрүүлсэн нь нарангийн соёлыг бүрдүүлж чаджээ. Сайн. Ямар шүү байна? Амьдрал ямар байна? Тэгвэл. За тэгэл одоо хоёулаа сургууль хадлаа юм да. За ярина да. Наран сургууль маань яг амаах юм хийсэн шиг нэг гэр бүл шиг байдаг. Дээд доод ангийнхан бүгдээр айгуу дотно. Тэг яг энэ надад айгуу гоё халуун дулаан уур амьсгал төрүүлдэг. Багшран ч гэсэн сурагчтайгаа айгуу нээлттэй дотно санаа байдаг нь надад айгуу гоё санагддаг. Миний хувьд болохоор манай сургууль айгуу тухтай байдаг. Тэгээд дооч ихэд ерөнхийдөө хүн болгонтой ярилцаж болно. Хаасаагүй ерөнхийдөө бол айгуу хүмүүс дээлтэй орчинтай, тухтай орчинтай. Юу нь бол баг юу ч хэлсэн юу нь бол хин ч одоо ингээд садаа болохоогүй. Тэгээд хүмүүстэй ингээд сайхан ярилцаж болно, мэдлж болно.
За би бол ангийнхандаа бүгдээр зоригтой байгаарай. Тэгээ зорилгынхоо төлөө тууштай байгаарай гэж хэлмээр байна. Сургуулийн бүх хүмүүс танд хэлэхэд та нар чаднаа. Чаднаа. Хайр, хүндлэл, амжилт ололтыг баттгсан нарангийн соёл энэ сургуулийн багш ажилчдын харилцаа хандлагаас ч мэдрэгдэнэ. Багш нар байж аж сургууль байна штэ. Одоо 5 жилээс дээш ажилласан багш нар ихэд одоо яг өнөөдрийн байдлаар манад баг 25 6 хүн байна. Айгүй сайхан битэрт байгааг хамт ингээд байж байгаа сайхан хамт олон байна. Өнөөдөр хүртэл одоо бүр ингээд занзангаа авалсан. Энэ улсуудтай бүрэн итгэдэг байхгүй тэр. Би анх 2005 онд их сургуулаа төгссөн. 2006 оны 3 сард цагийн багшаар эхлээд орж исэн. Дараа жилээс нь үндсэн болоод ингээд эхлээд өдөө хүртэл ажиллаж байгаа. Мэдээж дөнгөж сургуулаа төгссөн 22 3 настай байсан. Тэгээд наран сургуульд ороод 19 жил гэдэг маань үндсэндээ миний яг эд залуу нас тэр чигээрээ ингээд наран сургуультай холбоотой ажил амьдрал маань хизээч чи хүүхдийн туслагч тэгээ хизээд хүүхдийн хайртай хүн байх ёстой шүү гэдэг тийм суурийг л надад ерөөсөө яг ингээ гүн бат суулгаж өгсөн. Хүүхэд нэг бүрийн төлөө гэсэн энэ философи бол бүр үүсгэн байгуулагдсан цагаас эхлээл явж исэн гэж би хардаг. Наран сургуулийн амжилтын гараа, удвал багшийн амьдралын гараа нэг цэгээс эхэлсэн болохоор түүнд ярих түүх, сэтгэл хөдлөм дурсамжч их бий. Тэгээ нэг жил болохоор нөгөө уртлын байранд нөгөө шуган сарлын байранд байж байгаа. Хоошоо нүүх болоод яг байранда очоогүй. Тэгсэн чинь захирлууд нөгөө бас хамаг юм гэртээ байсан. Гэрт нь очоод тэгээд нөгөө бичиг баримт юмаа хийгээл ингээл дуусгадаг байсан. 20 жил болоход маш их хэмиг тулсан штэ. За нөгөө байргүй болох уу? Хайчих уу? 103 сар хайчих уу? Тэ? Яах вэ? Нөгөө эд төвшил чирээ сандлага хаашаа зөв. Нэг тийм амархан юм бол байгаагүй. Нүүдэл судал хийхээс хэцүүлээд ямар их ажилттай юм бэ. Тэгэхээр бүхэл бүтэн ингээ кабинет байгуулсан самбар дүүрэн тэр бүгдийн дахиад хомж зэгцлээд нүүдэл суданд үнэхээр одоо бодохоор ирсэн яаж амжилж исэн тэр аргагүй нөгөө залуу хүмүүс тулдаа амжуулж исэн байна. Багш нараа бүгдийг амарчаад энэ хоёр маань нэг хүүтэйгээ бандтайгаа ингээл засварын ажилд оролцдог байсан. Одоо энэ их даваа нухчааг одоо давсаар яваад 20 жилийн босгон дээр ирж байгаа байхгүй. Өвөө маань нэгдүгээр ангидаад анх сургууль байгуулахад сургуульд орж ирсэн. Тэгэл хамгийн их нүүсэн, хамгийн их дагсан, тэгээ хамгийн их туршилтын тулд олсон доо хөөх юм хүүгээ хаач юм дагуулж явна. Тэний ч өөр сургуульд өгөө зөөдөг тийм зам байхгүй. Тэгээ хүүг маань яг байн хажууд явжсэн. Яг л хажууд. Яг л манай сургуулийн төв гэсүү. Тэгээд Японд аваараа залгаа явж байгаа. Тэгээд төгсөөд Япон явуулсан. Тэгээ энэ дээрээсээ хүмүүнлэгийн ухаан төгссөн. Хүмүүнлэгийн ухааны дэд сургууль төгсөөд одоо сургуульд Японы багшаар ажиллаж байгаа. Бас нэг аав ээж нь хоёулаа багш болохоор тийм үү. Одоо л их л тийм хөрхөн арга зүйтэй айгу мундаг багш гэл хүүхдүүд сурагчдынхаа дунд их л нэр хүдтэй гайгүй явж байна. Тэгээ аав нь бол голох юм яах юм гэдг. Миний хувьд бол миний хүү бол үнэхээр надад сэтгэл дүүрэн. Яг нөгөө юу гэмдэ нөгөө миний үргэлжлэл юм шиг те. Бид тэр яг үргэлжлэл байгаа байхгүй. 20 жилийн түүхийг алдаа оноо уналт босолттой нь эргцүүлвэл багш нарын зүгээс мэдлэг туршлага, сурагчдын хувьд хичээл сурлагын чанар үнэндээ бэрхшээл байсангүй. Харин сургуулийн байр. Энэ асуудал тэднийг ёстой соржтэй гэмээр. Засаж сайжруулад олон жил үйл ажиллагаа явуулна даа гэж төлөвлөж байсан Монгол мэдлэг дээд сургуулийн байрыг эцэст нь гэнэт зархаар болов. Үүний дараа 1-р төрхийн урд талд Фламинго төвийн 2, 3, 4-р давхар. Хөдөлмөрийн дээд сургуулийн оюутны байргээд нүүж суух ажил үргэлжилсээр. Энэ бүх цаг хугацаанд сурагчид сургуультайгаа нүүсээр л эцэг эхчүүд ч итгэл хүлээлгсэн багш нараа орхихгүй дагаад л явдаг байж. За тэгээд энэ донд яг нэг зорилготой тууштай яг хүүхдийн төлөө байгаа тохиолдолд бүхэл ажил бүтдэх юм байна гэдгийг одоо ер нь харж шүү. Сургууль нүүсэн ч сурагчд нь үлдээгүй ийм нэгэн гайхалтай түүх наран сургуулийн хамгийн том амжилт. 54 хүүхдэд 5хан багш хичээл зааж хүүхэд нэг бүрийн төлөө гэж хичээж зүтгэж явсаар 70 гаруй багш 700 гаруй сурагчтай наран мандсан 20 дахь жилээ угтаж байна.
2006 онд төгсөгчид наран үргэлж мандан сүлд дуугаа бүтээж сургуультай бэлэг барьж байжээ. Ер нь бол энэ 20 жил буюу альва нэгэн түүхий бичнэ гэдэг маань тухайн байгууллага өөрөө яаж явж ирсэн юм, ямар байдлаар явж ирсэн юм. Энэ өнөөдрийн бодлого орж ирсэн энэ олон хүмүүсийн одоо дэмжлэг одоо бүх зүйлээс энэ сургууль маань босч ирсэн юм а гэдгийг одоо яг ажиллаж байгаа. Энээс цаашаа ажиллах хүмүүст ойлгуулах, мэдрүүлэх, таниулах, хамгаалах ийм 20 жил гэж ойлгож байгаа. За миний хувьд анх наран сургуульд ороход наран сургууль маань өөрөө Япон хэлний сургууль байсан тий. Тэгээ Япон хэлний сургууль дотроо захирал багш маань, лавгагч маань өөрөө Япон хэлний багш байсан. Бас миний багш нөлөөлөхөд маш их түлхэж олсон, дэмжлэг олсон. Анх мэдээж ингээ 3 жил Япон хэл 23 дахь сургууль зааж байгаад ингээд бас нэлийн хэсэг Япон орны соёлыг судлаад Япон оронд амьдарч байгаад дараагийн гараагаа бас наран сургуулиас эхлэх үед бол анх лавгагч маань бидний үйлдэж авсан байдгийг. Тэгээд Япон хэлний заах аргын талаар бол тий бүхэл зүйлийг банк хичээлмэн суу зөвлөгөө өгч өнөө хүртэл дандаа тусал дэмжиж ирдэг. Тийм мундаг багш маань байгаа. Би өөрөө одоо улсын сургуульд байж байхдаа 90-ад онд их цөөхөн монголчууд байсан да. Тэрний нэг төлөөл болж Японд очиж сурсан байна. Хүн төвтэй нийгэм, хүнээ бодсон нийгэм, хүүхдээ бодсон нийгэм гэж ямар байдсан бэ гэдгийг биеэр нийгэм дотроос олж үзсэн, сургууль дадлага хийж байхдаа, баг дунд сургууль дадлага хийж байхдаа, дээрээс нь тэр баг дунд сургуульд багш тодорхой хэмжээний цагаар багшилж байхдаа өөрөө мэдэрсэн учраас биднээс сурах юм асар их байсан, таниулах юм асар их байсан. Тэрний түүчээр хэн байх ёстой вэхээр ерөөсөө багш нар байсан. Манай сургууль бол Япон хэлний 5 багштай. За хамгийн дээдлэн багш нь 10 гаруй жил багшилсан. Дундх багш нар маань 4-5 жил ажилласан. Дараагийн залуу үе маань 1-2 жил ажилласан тийм багш нараар бага бүрдүүлсэн их чадварлаг хамт олон байгаа. Наран сургууль 2007 оноос эхлэн Япон улсын Окаяма, Шизуока, Хёга, Ибараки мужтай хамтран сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Удаан хугацаанд олон талаар хамтран ажиллахад монголчуудыг гэсэн халуун сэтгэлтэй ахмадууд үргэлж тусалж байдгийг энд дурдах ёстой. Монгол-Японы харилцааг дэмжих түншийн холбоо нийгэмлэгийн гишүүн сургуулийн хувьд соёл боловсролын салбар, наран сургууль чухал үүрэгтэй гол оролцогч болохыг маш олон зүйлээс харж болно. Япон Годамын улсын авраг шалгаруулах тэмцээн, дэлхийн хүүхдийн хайку шүлгийн уралдаан, Япон хэлний олимпиад зэрэг үйл ажиллагааг жилбэр зохион байгуулдаг бөгөөд сурагчид нь ч амжилттай оролцдог. 2008 оноос сургалтын хөтөлбөртөө шинжилэл хийж Япон хэлний төвшин тогтоох шалгалтанд нийт сурагчдын 75% нь тэнцэж М5-аас М1 төвшин хамгаалсан амжилт үзүүлж байна. Тэгэхээр Монголын хүүхдүүд маань тэр тусмаа нарангийн хүүхдүүд маань Япон хэлийг, Япон соёлын сураад явахдаа тэр сайн талын өөртөө шингээгээд энэ дээрээ Монгол ах уу, Монгол хүн гэдгээ нэгтгэхэд, Монгол одоо соёлоо нэгтгэхэд энэ дундаас нэг төлөвшсөн, бий болсон. Цаашдаа магадгүй улс их орны тэргуун гинэнд явах, улс орны хөгжүүлэх, зөв шударга ёс зүйтэй ийм хүүхдүүдийг төлөвшүүлэхийн нэг эрхэм чухал зорилго нь бол нарангийн энэ Япон чиглэлийг барьж явсан зорилгын нэг нь гэж ойлгодгоо. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгжилтэн бэлтгэх боловсролын суурийг тавьж байгаагийн хувьд наран сургууль хүүхдийг бүх талаар хөгжүүлж олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Grapeseed, Eduten, STEAM, нийгмийн харилцаа, хувь хүний хөгжлийг дэмжих C-Learning, Оксфордын их сургуулийн ээлт хөтөлбөр юм а.
21-р зууны хүүхдүүд маань юу хүсэж байдаг вэ гэдэг зүйлийг яг утгаар нь ингээд сургууль маань гаргаж байгаа гэж бодож байгаа. Одоо яг энэ үед юу байгаа юм гэхээр IT, кодчлал гээл компьютерийн талын технологийн мэдлэгүүд маш их асар хурдтай ингээд хэрэг болж байгаа. Яг энэ утгаараа манай сургуулийн үед юу вэ гэхээр хүүхдүүдийн тэр хүсэж байгаа буюу технологи талдаа мэдлгүүдийг маш сайн олгож чаддаг гэж ингэж ойлгож байгаа. Манай залуучууд өөрсдөө ингээд санаачлаг гаргах аюул дуртай. Тэрийг гаргаж байгаа санаачлах нь болохоор хүүхдүүдэд маань илүү хүрдэг гэсэн. За манай намны аймгийн онцлог нь болохоор түүний дараа гадаадсан болон мантик. За тэгэхээр за ерөнхийдөө байгалийн ухаан түүх одоо судалж байгаа газар зүй судалж байгаа хүүхдүүдэд яг энэ танхимдаа суулгаад ингээд үзэхэд л одоо газрын зургийг ойрхон гардаар за тэгээд хүүхдүүд маань нэг бодитоор юмыг туршиж үзэх боломжтой болж байгаагаас ахуулаад хүүхдүүдэд маш том давуу тал гарч ирж байгаа. Түүхийн багш нэг юм гоё нь маш сонирхолтой түүхүүдээр сурагчдаа өөртөө татах боломжтой байдаг. Хичээлийн дараа манай хүүхдүүд гарч ирээд багшаа энэ түүхийг үргэлжлүүлээд яриад өгөөч гэж асуултаар болно. За ингээ асуултаар болоод анхандаа бол амар дуртай байгаа шүү дээ. За хүүхэд минь гэж түүхээ ярьж өгвөл за ингэсний дараа бол одоо манай шавь нар чинь одоо коридороор чөлөөтэй явуулах боломжгүй болоод тий. За сүлдээ за одоо би яахгүй ярихгүй гэж тий. За тэгээд нэг юм үрдэ болж ирсэн. Тэгээд яг энэ шавнараас маань бас маш олон мундаг шавнар гарч ирж байгаа. Энэ дээр их оюутай баяртай байдаг. За би нийт боловсролын байгууллагт 23 жил багшилсан. За үүнээс би 14 жилийн наран бүрэн сургуультай багшилсан байна. За анх бол 2010 онд бол наран сургуультай анх ажиллаж эхэлсэн. За түүнээс хойш би 3 ангийг бол даан авчиж төгсгсөн байгаа. Багш ах бол хамгийн сайхан нөгөө багш хүн одоо яг тэгдэг шүү дээ. Энээс өөр ажил би хийж чадахгүй юм байна гэдэг. Тэгээ яг түүнтэй адилхан яг л нэр энэ ажлаас өөр ажил минь толгоонд бол орж ирж байгаагүй. Ерөөсө дандаа л хүүхдүүдтэй ажиллаж байсан. Манайх ч одоо багангийн 13 багш байна. Ахмад багш нараасаа, за тэгээ залуучуудаасаа сурах юм бол их бий. Нийгэм цаг үеийн шалгуурт унаж босох үе байсан ч наран одоо бол хувийн хөвшлийн сургуулиудаа өнгөлөх боловсролын салбарын томоохон байгууллага болж шин залуу боловсон хүчин араасаа ирсээр. Сургалтын менежер Эрдэнэтул анх тэдний л нэг адил сургуульдаа ирж хамт олонны нэг хэсэг болж байжээ. Анхны маань дурсамж гэх юм бол айгу тийм содон байдаг. Бүр яг ингээд сургууль руу босгоор даваад бүр бүдэрч унаал тэ хамраа халцлангаа шахаад ингээд орж ирсэн. Тэр нь бол надад бүр айгу тийм дурсамжтай. За анх наран сургуульдаа 2012 онд хөдөө орон нутгаас дөнгөж шилжиж ирээд сургуулиудын зарыг харжгаад наран сургууль гэж сургуульд ирж шалгалт өгөөд тэгээд тэмцсэндээ бас баяртайгаар бас тэгээд багш захирлууд маань бид нарыг одоо нөгөө нэг олон багш шалгалтанд орсоо. За энэ багш нараас одоо хичээл заалгуулж дараагийн шатны шалгаруулалт хийнэ гэсэн анх бол нэг 6 багштай шалгалтанд ороод тэгээ тэндээс бас юу 2 багштай шалгалтанд орохоор бас нөгөө дараагийн шатнд тэнцэндээ огсон маш баяртай ирсэн. Энэ бүхний цаана амьдралын маань зорилго, миний ажлын карьерийн зорилго ч гэдэм үү те ийм зүйл бол салшгүй холбоотой байгаа. Бүх үйл ажиллагаан дээр, бүх юмн дээр яг нэг хүн шиг, нэг гэр бүл шиг тэг биеийнхээ төлөө зүтгэж чаддаг хөгшин залуу нас хамаагүй. Ийм л тийм үнэхээр сайхан хамт олон. Хамт олноос гадна нэг гэр бүл. Миний хүүхдүүд гэж би боддتي. Багш хүний эрхэм чанарыг суулгаж өгч байгаа удирдлага хамт олон ийм сайхан одоо үе таалахтай сургуульд ажиллаж байгаадаа баяртай байдаг. Багангийн багш байна гэдэг айгуу тийм гоё бахархалтай. Хүүхэд гэдэг чинь ямар хөөрхөн гэж тэр тусмаа бүр ингээд юу 6 наснууд ингээд хичээл ороод хичээл заагаад ингээд явах ямар их гоё мэдрэмж байдаг. Маш олон талаар нь багш нарыгаа дэмждэг. Ингээд энэ дэмжлэгийн үндсэн дээр багш нар маань буцаагаад нөгөө хоёргоо сэтгэлээр ажилдаг болохоор ингэж ажилласны үр дүнд одоо хүүхдүүдийн маань амжилтаар сургуулийн маань энэ олон сайхан амжилт бахархууштай зүйлүүдээр илэрдэг юм болов уу гэж боддог. Сайн удирдлагуудтай дээрээс нь эвсэг, найрсаг, бүтээлч ийм хамт олноос их зүйлийг сураад ингээд цаашдаа суралцаад явах хүсэл эрмэлзэл надад өрн байдаг. За дээрээс нь миний хөрхэн шавнар маань байна. Яг нөгөө ажлын гараагаа хийснээс хойш гэхэд миний бүхэл бүтэн 10 жилийн амьдрал маань энэ хамт олонтой, энэ сургуульд те наран гэдэг нэгэн нэрийн дор
өнгөрсөн байна. Энэ бол маш урт хугацаа шүү дээ 10 жил гэдэг чинь. Тэгээд энэ хугацаанд одоо миний амьдралд хүн чинь алдан, онон, баярлан, гунин те бүхий л цаг үед маань миний хамт олон мэндийн удирдлагууд хамт байж чадчихсан. Тэгээд тэдэндээ бас баярлалаа гэж хэлмээр байгаа. Олон сургуулиас сонгосон шалтгаан наран сургуульд яагаад ч нэг тийм гоё зүйл байдаг. Энд ингээ байгаад л ямар тийм зүйлийг би наран сургуулиас олж авдаг. Тэгээ би өөрөө яг хэл уран зохиолын багш гэсэндээ бүжиг гэдэг бол асар их төсвөр төвчээр олон зүйлийг авчирдаг учраас бас тэрийгэ ч гэсэндээ хүүхдүүдэд өгье гэсэн зорилготойгоор бүжгийн дуулангаа анх 2015 онд ингээ нээжсэн. Өдөө хүртэл яг үндсэн мэргэжлэр ажиллаж байгаа гэсэндээ бүжгийн дуулангаа хаяхгүй ингээд аваад явж байгаа. Одоо Монгол улсынхаа 7 удаагийн аварга, 2 удаагийн мөнгөн медальтай, тэгээд 1 удаагийн 3 дугаар баг маань хүрэл медальтай гэхлээр одоо ингээд 2018 оноос хойш анх тэмцээн бий болсон цагаас эхлээд одоо эдгээр амжилтуудыг Монгол улстай ол үзүүлсэн. За тэгээд олон улсынхаа эрхийг аваад энэ жил 1 баг маань өсвөрийн 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд очиод хипхоп төрөлд нь алтан медаль аваад, пом төрөлд нь хүрэл медаль эзэд болсон. Тэгээ манай хүүхдүүд ч гэсэндээ ийш тийшээ Япон улс руу, Америк улс руу ингээд тэмцээнд явахдаа маш олон зүйлийг сураад, багаар ажиллах чадвар. За тэгээ дээрэс нь бүжиг гэлтгүүгээр олон орны соёлыг өөртөө шингээж, тэгээ нүдэн нээгдээд илүү зоригтойгоор ингээд их орондоо ирж байгаад бол туйлын талархалтай байдаг. Янз бүрийн дэлхийн урлаг спортоор дэлхийн уралдаан тэмцээнд орж ийн. Энэ бодлогоныг бол багш нар маань хамтраад хийгээ явж байгаа. Дараа нь 2 дугаар багш нарынхаа хөгжилд бол энэ тэргуунд анхаардаг тий. Багш нар маань ч гэсэн улс дүүрэг нийслэл ерөөсөө гарахгүй газаргүй л амжилт бүх чиглэлд гаргаж байна. Энэ бол мэдээж сургуулийн маань бодлого, чиглэл тий бас алсын хараа менежменттэй холбоотой хаа гэж боддог. Наран сургуулийн анхны 15 сурагч бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардан авч төгсөхдөө шалгалтаа бүгд амжилттай өгч ихтэй сургуульд орж дэлхийн боловсрол эзэмшгээр одсон тэр цагаас хойш сургуулийн амжилт тоймгүй олон болж ёс зүйг дээдлэгч сургууль, шилдэг үнэлгээтэй сургууль, дүүргийн тэргүүний сургууль, Япон хэлний шилдэг сургууль, шансаа өндөртэй сургууль, Монголын боловсролын шинчиллийг хэрэгжүүлэгч шилдэг сургууль болж байлаа. Зөв хүмүүжилтэй, эх оронч, дэлхийд өрсөлдөх мэдлэгтэй, бүтээлч иргэнийг төлөвшүүлж байгаа наран сургууль үндсэн хөтөлбөрөөс гадна сурагчдынхаа авиасыг нээн хөгжүүлэхийн тулд бүжиг, таеквондо, гар бөмбөг, сагсан бөмбөг, уран зургийн дугуйлангуудыг хичээллүүлдэг. Наран сургуулийн төрсөн хурлын дизайн технологийн багш заа харагч боловсрол сүнслэг магистр Нацал Баханы сайнаа байж байна. Уран зургийнхан үзэсгэлэнгээ гаргаж хөгжөөн дэмжигчдийн бүжигийн хамтлагийнхан олон улсын тэмцээнээс гран-при шагнал хүртэж 20 жилийн ойгоо гайхалтай амжилтаар угтаж байна. Сургуулийн үүсгэн байгуулагчид, багш, сурагчид, ажилчдын амжилтыг нэгэн цул гэж үзвэл тэд хамтдаа 2023 онд нийслэлийн шилдэг менежменттэй сургуулиар шалгарлаа. Наран сургууль ирээдүйн бяцхан сурагчдаа амин сар цэцэрлэгтэй хөгжүүлж зөвхөн болох суурийг нь бүр багаас нь тавьж эхэллээ. Энэ бол боловсролын цогц бодлого. Цэцэрлэг бол анх ерөөсөө ганцхан бүлэгтэй 2 хүн багштай эхэлжсэн нөгөө сургуулийн доор. Тэгээ одоо бол салбарлаад 4 бүлэгтэй 12 3 ажилтнтай 120 хүүхэдтэйгээр ингээ үйл ажиллагаа явуулж байгаа. Зорилго нь бол ерөөсөө багш ажилчид хүүхдүүдэд зохицуулах хэрэгтэй болоодсэн. Тийм учраас тэр эрэлтэн дээр үзлээд байгуулж исэн. Боловч одоо бол ерөөсөө яг энэ орчин тойрныхоо тий хороо харьяаллынхаа хүүхдүүдийг авдаг ийм цэцэрлэг болсон байгаа. Би анх амин сар цэцэрлэг сурдаг байсан байхгүй юу? Тэгээд би сургуулаа анх өөрөө сонгож орсон болохоор манай сургууль их орчинд амар гоё. Тэгээ бас дээрэс нь энэ бол хүүхдүүдийн хүндэл ёс зүйн амар таалагддаг. Би ер нь бол Япон хэл, англи хэлд маш их
сурах хүсэлтэйсэн болохоор энэ сургуулийг сонгож орсон. Би 3 жилийн хугацаанд бүжгийн дугууланд яваад нэг хэдэн сар яваад шууд багтан орсон. Манай найзууд ер нь бол намайг гоёор хүлээж авдаг л та. Манай багш нар ч гэсэндээ би өөрөө хичээж байгаа болохоор багш нар ер нь бол дуртай харьцдаг. Сургуулийнхаа дайзууд багш нартай маш их харьцдаг шүү. 2017 оноос хойш 5 дугаар ангиас хойш нарийн сургуультаа суралцж байгаа. Тэгээд манай сургуулийн нэг гоё давуу тал нэх юм бол нөгөө нэг сурагчдад зориулсан сурагчдын нөгөө нэг нийгмийн идэх оролцоог дэмжсэн амар олон тийм дугуулсан секц клубүүд ихтэй. Тэгээд тэдний нэг нь бас манай нарын интеракт клуб. Тэгээд интеракт нь болохоор 12-аас 17 насны яг сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан тийм өөрөөсөө давж бусдад туслах зорилготой хүүхдүүдийн тийм нэгдсэн сайн дурын байгууллага. Сургууль дээр их тийм яг юм амьдралыг буцаалдсан шүү дээ. Аюу хөл хөдөлгөөнтэй бас аюу гоё тийм яг удахгүй ямар нэгэн баяр болох гэдэг юм шиг тийм уур амьсгалтай байдаг. Тэгээд энэ жил бас тэрний илүү онцлог байна. 20 жилийн ой гээд манай багш нар сурагчид гэлтгүй бүгд яг энэ 20 жилийн ой гэсэн үйл ажиллагаанд зүр сэтгэлээ зориулаад бас оролцож байгаа. Манай нийгмийн ажилтан орж ирээд заслалт тараасан. Тэгээ 20 жил болж байгаа болохоор сургуулийн бэлэг тэмдэг амьтанг одоо сургуулийнхаа нэг хэсэг болгоё гэж хэлсэн. Тэгээд бид тэгэд хамтдаа хийгээд явсан. Энэний толгойн амар сүртэй гоё хадагчаас амар тийм одоо юу хийхдээ амар гоё тийм чинь шууд нэг тал үзье. Ер нь бол би тэгэд цасны дүүсийг сонгохоос өмнө тогос тэгээд хачико үнэг эднэрийг зуръя гэж бодож байгаад сүүлд нь яг Монголын бэлэг тэмдэг амьтан, Японы бэлэг тэмдэг амьтан гэж бодож байгаад Японоос хачиког зурхаа жоохон сонирн болоодсан болохоор Монголын ховор амьтан сонгохоор болоод ирвсийг сонгосон. Яг энэ 20 жилийн энэ түүхэн зүйлийг бид нар өөрсдөө хийсэн шүүгээд тэрнгээд амар багтаасан. Бид нар өөрсдийнхөө хийсэн маскоттойгоо сургуулийнхаа хүүхдүүдтэй зүйрлвэл манай сургуулийн хүүхдүүд бас тийм ховор хүүхдүүд амар онцгой өөрсдийн чаддаг тийм мундаг авьяастай зүйрлүүдтэй тэгээд бас амар нийтэж тийм болохоор онцгой ховор гэж бодож байна. За миний хувьд бол яг юм хүнсний технологи мэргэжлэр ер нь цаашдаа сурыг гэж бодож байгаа. Тэгээ яг манай багш нар айгүй сайн дэмжиж байгаа намайг илүү сайн ингээд бүх зүйлд нь ингээд одоо ингээд жишээлбэл эсэлтийн ерөнхий шалгалт байгаа. Тэрэнд маань ингээд багш нар маань айгүй сайн бэлдэж өгж байгаа. Тэгээд ингээд 14 хоногт нэг удаа ингээд сорил авдаг. Тэгээл бүх талаас нь дэмжиж байгаа. Эх орныхоо ирээдүйг бичих 700 гаруй хүүхэд өсөж хөгжиж байна. Сайн сургалт, сайхан орчноос гадна эрүүл, аюулгүй адилч мөн чухал. Үйлчлэгчээс эхлээд үүдний жижүүр тэгээл нэр номын санч ирнэ хийж зүг ажил ахгүй те. Одоо тэгээ ажиохон бага ахлаад доор 13 хүнтэй ерөнхийдөө хүнс хангамж бараа материалынхаа нэрвэг хийгээд явдаг. Хамт олонтойгоо ол их найрсаг шүү дээ. Манай захирлууд бидний ах эгч аав ээж тийм ээ найз нөхд шиг явдаг байхгүй. Одоо мэдээж ажил хийж байхад алдаа оноо зөндөл байгаа шүү дээ. Тэгээд алдаа оноог нь ухааруулж өгдөг, зааж өгдөг, тусалж өгдөг тийм л хүмүүстэй тэгэхээр айгүй их хайртай. Нарийн сургуулийн яг онцлог гэх юм уу хүүхдүүдэд одоо яг энэ Япон арга барилаар Япон хэлийг бас ингээд зааж байгаагийн хувьд зөвхөн ерөнхий боловсролын эрдмээс гадна энэ хүүхдүүд ер нь одоо ингээ манай хоёр охины ангийн хүүхдүүд бид нартай энэ тэнд таарах юм бол байнгын ингээд мэдлж идэг те маш юм нээлттэй тэгээд хүнийг хүндэтгэд ингэж харьцаж чаддаг юм болж хүмүүжиж байгаа. Ерөнхий боловсролын эрдмээс гадна энэ хүүхдийн маань ёс зүй хүмүүжил бас сайнаар нөлөөлж байгаа юм болоо гэж хардаг. Үнэхээр нарийн сургууль бол одоо хүүхдүүдийг бага болчраас нь монгол хүн болгож төлөвшүүлэх асуудал дээр маш их анхаарал хандуулдаг. Хүүхдүүдийг багаас нь ингээд технологийн мэдлэгтэй болгох энэ ажлуудыг бас маш сайн зохион байгуулахад нь бол их талархалтай хүлээж аваад энэ сургуулийг сонгосон байгаа. Ер нь би бол өөрөө их цаг зав муудаг байхгүй юу. Өглөө гараад яг бор хоногт ордог хүн. Тэгээд тэр утгаараа бүр үнэхээр надад амар идэг. Яг би сургуульд 100 биш юм ахэд ер нь бол 80% таатгцсан байдаг. Тэгээ би таах чадвар айгүй сайн хөгжсөн байдаг. Ер нь хэлүүлтгүй юм а хийждэг л гэж боддоо шүү дээ. Миний ер нь хоёр дахь гэрэл гэж боддоо шүү дээ.
оюунлаг наранчууд. Нарангакко тоцко тамойдава сүбэтэ такарамана дэсгэж. Наран сургуультай хамтдаа бүтээсэн дурсан журнын дэ миний хувьд эрдэнэс юм аа гэж хэлсэн. Номер 1 мяпэ чанаран бэ рекорд номер 1 наранда хайртай сайхан дурсамжууд. 2 жил явсан учраас би наранда амар хайртай. Нэг зөвхөн хүн багш гоё. Наран гэгчтэй 3 зэрэг төрсөн. Наагас сугуул болсон. Дараагийн 5, 10, 20 жилд бол залуучууд маань удирдах явах. Залуучууд маань энэ сургуулийг аваад явах. Энэ шинэ орчинд, шинэ нэрэнд, шинэ мэдлэг, шинэ одоо энэ IT-сэн юм орчинд бол залуучууд маань аваад явах байхаа гэж би ойлгодог. Наран гэдэг маань яг энэ утга агуулга хатгалаад үргэлжийн мөнхөд цаашдаа байгаасаа л гэж бодож байгаа. Хүүхэд нэг бүрийн төлөө мандсан 20 жил. Эх орныхоо ирээдүйн төлөө хийж үтээсэн цаашдын эхлэл.